Ano та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний амьтны гэр орны бүхий л төрлийн энергийг ангаагч, хувьсгаагч, зохиолч, ментор хүн байгаа. За бичлэгээ эхлэхээс өмнө 5 сарын 17-нд буюу удахгүй энэ 2 дахь өдөр 19 цагт миний зохион байгуулдаг Бид бол бурханлаг оршихуй гэдэг онлайн сургалт маань эхлэх гэж байгаа. Энэ сургалтанд та нарыгаа урьж байна. За энэ мэдээллийг бичлэгийнхаа өмнө та бүгдээ сануулъя хэлхийг хүслээ. За өнөөдрийнхээ бичлэгээр юу ярихыг хүссэн бэ гэхлээр та одоо ойрд маш их юм сэтгэл санааны хувьд давлгаатай тий ингээл унаж босоол ингээл бүр өөрийгөө заримдаа ойлгохгүй би ч надад ч юу бодоод би ч бүр арай тий галзуураад байгаа юм шиг солиороод байгаа юм шиг тий ч одоо би ер нь надтай ер нь нэг л юм сонирн болоод байна шүү. Скул зарим хүмүүсүүд ч юм уу тий ойр дотны хүмүүсүүдтэй ингээл бүр ойлгомжгүй сонин авирууд гаргадаг ч юм уу тий иймэрхүү шинж чанарууд идэрч байгаа. За тэгээ дээрэс нь маш их одоо ядардаг ч юм уу нойр хүрдэг ч юм уу маш их олон цагаар унтаад өглөөс ирэхэд хүртэл ингээд ядарсан ирч хүчгүй байгаад байгаа ч юм уу тэ. За тэгээ үе ингээд айгүй их нөгөө нэг сэтгэл санааны ингээд даун болоол тэ сэтгэл санааны готролд ороод за тэгээ эсвэл бол бүр ингээд өвдөх ч юм уу ханаад хүрдэг ч юм уу янз бүрийн өвчнүүд ингээд тусдаг ч юм уу тэ. За тэгээд эсвэл бол та бүр ингээд нэг ганцаараа баймаар ч юм уу бүр байгальтай ойр баймаар ч юм уу бүр бясалгал хиймээр ч юм уу те бүр одоо өөрийнхөө юм бид айгүйх анхаарал тавьдаг эрүүл мэндэд анхаарал тавьдаг болоод байгаа ч юм уу те ингээд зүнс савн мэдрэмж чинь маш их ингээд өсөд байгаа ч юм уу те за тэгээд бүр ингээд телепатик чадварууд одоо айгүйх бүр маш одоо сайжирч байгаа. Миний хувьд бол сая 4 сард болоод маш их одоо тэр нэг ascension process буюу одоо нэг өндөр хэмжээс рүү 5D одоо алтан үе рүү орж байгаа хүмүүсүүдэд ялангуяа энэ одоо шинж чанарууд маш их илэрч байгаа шүү. Одоо толгой эргэх ч юм уу тий бүр заримдаа дотор мохоо өргөх ч юм уу бүр сулдах ч юм уу тий ингээд амьдрал утга учиргүй юм шиг нэг бодлын нөгөө талаас олохлоор бүр амьдрал утга учирыг олмоор ч юм шиг санагдаал те ингээл нууц зүйлсүүдийг далд ертөнц айгүйг сонирхоол ингээд те маш их ингээд одоо та 5 жилийн өмнө 10 жилийн өмнө байснаас маш шал өөр хүн болчихсон юмны ингээд гүнзгий рүү ингээд орж юмнуудыг их сонирхдаг болчихсон ч юм уу те ингээ ганцаараа байх хүсэлтэй болоод байгаа ч юм уу те ингээд өөрийгөө сонсох өөртөө танилцах өөрийгөө одоо чадваруудыг одоо нээх ч юм уу те ингээд би энэ хорвоо дэлхийд одоо яг яах гэж ирсэн хүн бэ би хин бэ юм бэ гэдэг ч юм одоо том асуултуудыг тавьж эхэлж байгаа бол те ерөнхийдөө бол те ингээд та ялангуяа ингээд сүүлийн хэдэн жил иймэрхүү одоо бясалгал ухамсар тэ алтан үе гэдэг ч юм уу энерги гэдэг ч юм уу далд ертөнц гэдэг ч юм иймэрхүү зүйлсүүдийг судалж ирсэн хүн байгаа бол та одоо тэ одоо энэ алтан үе рүү орох буюу энэ нөгөө энергийн одоо том шилжилт одоо хөдөлгөөн рүү явж орж байгаа хүмүүсүүдийн нэг гэсэн үг байгаа шүү. Тийм болохоор та солиороогүй галзуураагүй байгаа шүү. Тайвшраарай. Яагаад ийм одоо сэтгэл санааны хувьд холгаатай байгаад байна гэхэлэр одоо цэвэрлэгээ маш их явагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? Бид нар ч одоо тийм маш өмнөх олон одоо амьдралуудаар амьдраад маш олон хүн түнд туршлагуудыг хоримтлуулчихсан маш их сэтгэлийн одоо тийм шарах марах ч юм уу тийм янз бүрийн бас үйл мөрөөдийг цуглуулчихсан байгаа да. Тэр бүхнээсээ одоо ингээд салах, тэр бүхнээсээ ангижрах, тэр бүхнийг цэвэрлэх энэ одоо процесс эхлээд байгаа байхгүй. Тийм болохоор магадгүй та дээр үед басан одоо хүнд дурсамжуудаа сэтэрдэг ч юм уу, тэрийгэ бодоод гундаг ч юм уу, гутардаг ч юм уу, тэ. За магадгүй заримдаа бүр ямар ч шалтгааныг яг сайн мэдэхгүй ирнэсээ сэтгэл гутралд ордог ч юм уу, тэ. Ингээ ирч хүчгүй болчдөг ч юм уу, уйлмаарч юм уу санагдаад ч юм уу, тэ. Хин нэгнийг үзээ ядаад ч юм өөрийгөө бараг үзээ ядаад буруутгаад ч юм ингээ янз бүрийн сонин сэтгэлийн мэдрэмжүүд орж ирээд байгаа бол тэр чинь бас өмнөх амьдралтай холбоотой байх магадaltaй байгаа шүү. Маш их одоо шанстай. Яагаад гэх юм бол бид нар ч одоо ганцхан энэ амьдралын юм биш өмнөх амьдралуудын асуудлуудыг шийдэж байж бид нар чинь энэ одоо дараагийн түвшин буюу том өндөр энерги рүү орох гэдэг нь шүү дээ. Тийм болохоор одоо ялангуяа энэ дараагийнхаа түвшин рүү шатруу орж байгаа хүмүүсүүдэд одоо ялангуяа ийм байдлууд маш их илэрч байгаа даа шүү. Тийм болохоор эн чинь бол юуг илэрхийлж байна вэ гэхээр та нарыг одоо тий сул доройгч нь үзүүлэх гээд та нарыг одоо ингээд бүтлгүү өчгүүгч нь амьдрал харуулах гээд ингээд шалгах гээд ч юм уу сориод байгаа зүйл ерөөсөө биш.
та нарыг одоо тий өөрсдийнхөө өмнөх амьдралуудаа болоод өмнөх одоо жилүүдтэй ойлгож чадаагүй байсан зүйлүүдэд ойлгооч тий бас өөрсдөө энэ ухаарлыг аваач бас энэ нөгөө нэг хин нэгний хэрэг уучлаагүй байсан ч юм өөрийгөө уучлаагүй ч юм уу хин нэгэнд муу санаад байсан ч юм өөрийгөө бас үнэлж чадахгүй хүндэлж чадахгүй байсан бол энэ бүхнийг зохицуулаач тий өөртөө эвлэрээч ч юм өөрийгөө хүндэлж эхлэеч өөрийгөө хайрлаж эхлэеч өөрийгөө ойлгож эхлэеч өөрийгөө сонсож эхлэеч өөрийгөө мэдэрч эхлэеч гэдэг энэ одоо байдал руу амьдрал оруулах гад ингээд өөрийг чинь хөтлөөд одоо энэ ажлуудыг хийлгэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ одоо ажлууд чинь ямар түвшинд хийгдэх вэ гэхээр сэтгэл санааны түвшинд, бодлын түвшинд те за ингээд бие махбодын түвшинд хүртэл цэвэрлэгнүүд явагдаж байгаа байхгүй. Янз бүрийн одоо эрхнүүд чинь өвдөж хавдж байгаа болов тийм ээ. Энд чинь бас л цэвэрлэгээ хийгдэж байгаа гэсэн үг. За тэгээд цаашлаад болвол ингээд энергийн түвшинд ингээд цэвэрлэгнүүд хийгдэж байгаа байхгүй. Энэ хүрд мөрднүүдийн хаалтад маалтад гаргах шаардлагатай энэ төр гэдэг те. Иймэрхүү маш одоо чухал том процессууд бидний бие дээр явагдаж байгаа болохоор та одоо өөртөө иймэрхүү шинж чанарууд шинж тэмдгүүд илэрч байгаа бол маш зөөлөн өөртөө хандах хэрэгтэй. Өөрийгөө ойлгох хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ өгөх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр амралт хэрэгтэй байгаа бол өөртөө амралт өгөх боломж хэрвээ байгаа бол тэр амралтыг заавал өөртөө өгөх хэрэгтэй. Тэгэхгүй тэгээ заавал би одоо тий 8-9 цагт босох ёстой ч юм уу тий үнэхээр өглөө эрт ажил байхгүй өрнөөсөө унтмаар байгаа бол яг хөтэ нэг 2-3 цаг ч юм уу илүү унтдаг ч юм уу тийм ээ. Одоо бид нар биеэ их сонсох хэрэгтэй байгаа байхгүй юу? Биеэ сонсох хэрэгтэй байгаа, өөрийнхөө мэдрэмжийг сонсох хэрэгтэй байгаа, бодлоо сонсох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгж байж бид нар энэ олон түвшинд нь өөрөөсөө энэ ангаал цэвэрлэгээнүүдийг хийж өгч чадна. За тэгээд яагаад энэ нойр их үрээд байна гэхэлэр хүн унтаж байх үед энэ нэг ангаалтын процесс маш сайн явагдаж эхэлдэг байхгүй юу? Ялангуяа одоо энэ энергийн шилжилтүүд явж байгаа бид нар чинь өндөр хэмжээс рүү орж байна. Өндөр энерги эрчим үйлдэл рүү явж орж байгаа болохоор бидний бие ийм өндөр энергид тасааг байгаад байгаа. Тэр тасахын тулд тэр энерги рүү орохын тулд бид нар одоо хуучин хэцүү зүйлсүүдэл сална тэдрийг хайнаа л гэсэн үг байхгүй юу? Хэрэггүй ачаануудаа хайнаа л гэсэн үг байгаад байгаа. Тийм болохоор одоо сэтгэл санааны хувьд ачаа байгаад байгаа бол те эсвэл өөрийнхөө нуруунд дээр хитрхийг ачаа үүрээд байгаа хин нэгний ачаа хүртэл өөрийнхөө нуруунд дээр өөрчлөсөн байгаа энэ төр байгаа бол те тэр мэрийг бас ингээд суллаж та одоо хариуцлагыг нь хүлээдгийн хүмүүсүүд нь өгч юм уу те ингэж шудраг байдал руу одоо явж орж ийн гэсэн үг байхгүй юу? Гурлын хэмжээсүүд чинь болол те нэг хүн маш олон хүмүүсүүдийн ачааг ингээ өөр дөөрөө өөрчлөсөн маш олон хүмүүсүүд хариуцлагагүй ингээд те явдаг байсан бол одоо ийм шудраг зам руу явж орж хүн болгоны хариуцлага гэдэг зүйл рүү одоо хариуцлагыг гартаа авахт нь одоо амьдрал шахаж одоо оруулж байна. Тийм болохоор энэ маш олон түвшинд нь юм нэг хичээлүүд сургалтууд одоо тий ухаарлууд явагдаж байгаа болохоор одоо хүмүүсүүдийн бие дээр одоо маш олон төрлийн шинж тэмдгүүд илэрч байгаа бас чих шуугах ч юм уу бас тийм зүйлүүд бас байгаад байгаа хоолоо өвдөх ч юм уу те ингээд ханиад хүрдэг ч юм уу гэл янз бүрийн төрлийн бас өвчнүүд илэрч байгаа. Яагаад гэх юм бол хэрвээ хоолоо молоо өвдөж байгаа бол бас хоолоо хөр тасалтай байгаагийн шинж те тэгэл зүрх мөрх өвдөд байгаа бол зүрх мөрхний зүрхэн хөр таалттай байгаа гэл те ингээд би чинь бид дохио гэдэг аахгүй би хэрвээ өвдөж байна гэдэг чинь бол бид нар чинь ямар нэгэн болохгүй байна гэдгийг л дохио штэ. Тийм болохоор энэ яагаад өвдөд байна гэдэг гүн рүү нь явж орж ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгээд миний толгой өвдөд байна. Энэ зүрх өвдөд нэгээс зүрхний юм учи. Тэ учир нарийн учрын начрыг нь ойлгохгүй өөрийнхөө бие дээр яг юу болоод байгааг ойлгохгүй ингээд юмыг аягүй амархан хурднаар ингээд шидэх гээд үзээддэг. Тэ орчин үеийн шинжлэх ухаан чи ер нь юмыг ингээд тэ гүн рүү нь оруулахгүй хүнийг өөрөөс нь салгах юмыг маш их юм амархан хялбар болгох. За тэгээд дээрэс нь ингээд маш их имийг маш олон жилээр уухлаар хүний бие маш их хорддог. Тэ сайд эффектүүд маш ихтэй штэ. Тэгээд ингээд имийг олон жилээр ухаар нөгөө эрхтнийг ингээд гимтээчдэг ч юм уу те. Ингээд маш олон ингээд хэцүү зүйлүүд ингээд болж байдгаа далд төвшнүүд нь тийм болохоор хүн энэ төвшөнд одоо энэ зүйлүүдийг ойлгох энэ төвшөнд өөрсдөө хөгжүүлэх одоо боловсруулах хэрэгтэй байгаа байхгүй. Бид нар чинь 10 жилдээ бол нэг боловсролын систем боловсрал олж авч ийн гэдэг. Тэгтэл бол яг жинхэнэ амьдралд хэрэгтэй боловсролыг бас тэнд олж аваагүй л байдаг. Тийм болохоор одоо ийм чухал цаг үед бид нэг амьдраад байгаа болохоор одоо өөрсдийнхөө биеийг сайн ажиглал те за тэгээд энэ талаарх мэдээлгүүдийг сайн олж авах хэрэгтэй. Тэгээ энэ нөгөө
одоо мэдлэг мэдээлэл тутамгаас болоод хүн маш их өөрийгөө стрессцсэн юм байна, депрессэнд орчихсон юм байна, маш их өвчнөд орчихсон юм байна гэдэг ингээд буруу арга замуудыг аваад яваад идэх ч юм уу тий. Одоо маш их нэг сэтгэл готролд орчихсон хүмүүсүүд маш их байгаа шүү дээ. Тэр чинь юутай холбоотой вэ гэхээр дээд биетэй л холбоотой, сүнстэй л холбоотой яв. Ягаад тэгэхээр хүн өөрөөсөө холдчихсон, өөрийнхөө явах хэвээр замаар явахгүй буруу зүйлийг хийгээд яваад байгаа. Буруу хүмүүсүүдтэй, буруу газар, буруу амьдралаар амьдраад байгаа тий. Ингээд өөрийнхөө энэ амьдралд ирсэн шалтгаанаа зорилгоо ажил хэрэг болгохгүй байхлаар хүн угаасаа юм ингээд нөгөө нэг маш их аз жаргалгүй төөрөгдөл рүү явж ордог байгаа даа. Тэгээ энэ бүх талаарх мэдлэгүүдийг би сургалтуудаараа заадаг. Энэ талаарх бас мэдлэгүүдийг би өөрийнхөө номнууд дээр бичсэн байдаг. Тийм болохоор та нар маань бас те одоо маш их бид нар чухал цаг үе рүү явж орж байна. Одоо энэ дэлхий дээр бол маш олон үйл явдлууд болоод байна шүү дээ. Газар хөдлөлтүүд гэдэг ч юм уу. Эдгээр чинь бүгдээрээ маш их гүн гүнзгий нарийн утга учиртай. Яагаад гэвэл манай дэлхий маань өндөр хэмжээс рүү явж орж байна. Тэгээд дэлхий маань бас цэвэрлэгээнүүдийг хийж өгч байгаа. Тийм болохоор ингээ янз бүрийн төвшнүүд ингээд одоо том өөрчлөлтүүд явагдаж байгаа. Тэрийг дагаад ч тэр хүн болгон бидний бие дээр ч гэсэн том өөрчлөлтүүд бас явж байгаа. Яагаад гэх юм бол дэлхийтэйгээ бид нар хамт өндөр хэмжээс рүү явж орж штэ. Хэрвээ хүн маш их зөрүүдлээд, гүжүүдлээд, залхуураад, хариуцлагаас зүхтаад өөрийгөө одоо зөв эрэг зам руу явж оруулахгүй байх юм бол аяандаа л тэр хүн одоо тэр хүний энерги дэлхийн энергитэй таарахгүйгаас болоод дэлхийн маань тэр хүмүүсүүдийг ингээд өөрөөсөө цэвэрлээд явах болохоор дараагийн жилүүдэд ч гэсэн одоо ч гэсэн ерөнхийдөө маш олон хүмүүсүүд явж штэ тий. Эн чинь юутай холбоотой вэ гэхээр бас л энэ зүйлтэй холбоотой. Тийм болохоор хүн тий эрүүл сайхан урт удаан аз жаргалтай амьдрья гэх юм бол юм хит юм хаалттай сэтгэлгээтэй юм ийм л байдаг, ийм байх ёстой. Би бүхнийг мэддэг гэсэн нэг ийм хаалттай сэтгэлгээтэй, ийм хоцрогдсон сэтгэлгээтэй байж юусоо болохгүй. Тэгэх юм бол шин дэлхий рүү угаасаа тий одоо дэлхий маань бүр маш ихээр өөрчлөгдөж байгаа гэдэг бол хүн болгол харж штэ. Бүх одоо шатанд том өөрчлөлтүүд дэлхийд маань орж ирнэ. Гайхалтай өөрчлөлтүүд орж ирнэ. Тийм болохоор та нар маань тий иймэрхүү одоо зүйлүүд одоо бидний бие дээр маш их болж байгаа шүү. Маш өндөр энергиуд нарнаас болоод тий өөр өндөр хэмжээсүүдээс манай дэлхий рүү орж ирж байна. Бид нарт тэр энергиуд нь маш их нөлөөлж байна. Биднийг одоо ангаах гад биднэрт туслах гад энэ энергиуд ингээд цэвэрлэгээнүүдийг хийгээд байгаа байхгүй юу. Тийм болохоор цэвэрлэгээнүүдийг яаж хийгдэх вэ гэхлээр хорууд гадагшлахын тулд мэдээж ярих хүн те хороо гадагшлуулж байгаа юм чинь те тэр хуучин шархнуудаа одоо мэдэрч үзэж тэдрийг ингээд тэрдэртэг нүүр тулж ээж ийм зүйл ийм мэдрэмж байсан шүү те одоо тэгтээ би энэ одоо зүйлээс салмаар байна энэ зүйлийг би ахиж тэр хүнд би муу санамааргүй байна ахиж би тэр хүнийг үзий ядмааргүй байна. Одоо би ингээ уучлчих гэдэг ч юм уу те. Тэр үед ч гэсэн олон жилийн өмнө би тийм алдаа гаргасан. Одоо тэгтээ би өөр хүн болсон болохоор өөрийгөө би бас уучлчих те. Маш олон хүмүүсүүд өөрийгөө уучлахгүй явж байгаа харагдаж байна. Одоо миний хийдэг сешнүүд дээр бол ингээд би хүмүүсүүдтэй онлайнаар дэлхийн өнцөг болон бүрээс одоо монголч бай гадаад хүмүүсүүдтэй ажиллаж байна. Тэгээд хүмүүсүүд олон өөр хүмүүсүүдийг уучлаагүй байгаагаас гадна өөрийгөө маш их уучлаагүй үзий яддаг ч юм уу те хайрладаггүй өөрийгөө одоо хайрладаггүй үзий ядж байгаа хүн чи яаж хайрлах вэ? Өөрийгөө хайрладаггүй хүн чи мэдээж хэрэг яаж хүндлэх вэ? Өөрийгөө хүндэлдэггүй хүн чи өөртөө яаж дуртай байх вэ? Ийм хүн яаж аз жаргалтай байх вэ? Тийм ээ. Тийм болохоор өөрийгөө уучлах хэрэгтэй. Та хэдэн сарын өмнө, хэдэн жилийн өмнө, хэдэн хоногийн өмнө тийм маш олон жилийн өмнө ч бай алдаа хийсэн болвол та одоо тэр хүн биш. Та өнөөдөр шал өөр хүн болчихсон байгаа. Хамгийн гол нь та тэр алдаагаа ахиж давтаж болохгүй. Тэр алдаанаасаа сурах ёстой зүйл юу байсан бэ гэдгийг ухамсарлаж жинхэнэ сурах ёстой ухаарлаа авчаад ахиж давтахгүй байх юм бол ухаарлаа авчихсан юм чинь та өөрийгөө уучлж болно гэсэн үг. Тэгээ иймэрхүү чухал зүйлүүдийг би сургалтуудаараа заадаг. Тэгээд одоо алтан үе рүү орохын тулд хүн өөртөө л маш одоо чухал хэрэгтэй ажлуудыг одоо хийж өгнө гэсэн үг. Тэр ажлууд болоод нэг те олон цагаар зүгээр л одоо бясалгал хийгээд байна гэсэн үг бас биш. Бясалгал гэдэг чинь бас нарийн утга учиртай байдаг. Бясалгал гэдэг үгнийхээ утга учирыг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ
талаарх нарийн мэдлгүүдийг би бас сургалтуудаар зааж өгдөг болохоор та нар маань бас энэ сургалтуудад бас холбогдоод сууж болно. Хүсэх юм бол та нар маань бас ингээд one on one те ганцаараа надтаас ганцаарчлсан сургалтыг бас авах боломжтой. Бас миний хийдэг сессионууд буюу сешнуудад бас орох боломжтой. Тэгэх юм бол та өөрөөр чинь юу болоод байгаа гэдэг маш богино хугацаанд хурдан ингээд би мэдээллүүдийг аваад скан хийдэг. Аахгүй онцлогоонуудыг хийгээд энэ асуудалтуудтай та байгаа юм байна. Ийм хурднууд дээр чи ийм хаалтуудтай байгаа болохоор танд ийм шинж чанарууд илэрч байна. Тийм болохоор та энэ дээр ажиллах хэрэгтэй байна гэд. Тэгээ дээрээс нь бид тэр хурднуудын хаалтуудыг нь гаргаад өгдөг болохоор тэр тухайн хүн маань өөрөөр ажиллаа ихэд маш амархан болоод тогтдог. Өөрийгөө уучлах чадахгүй байсан хүн маань ингээд зүрхэн үрдний нэгээд өгчөнгөд бас л өөрийгөө ингээд одоо уурчилж эхлэх, өөртөө зөөлөн хандаж эхлэх энэ одоо суурин тавигдаж эхэлдэг. Ерөнхийдөө бол надтай одоо ингээд сүүлийн хэдэн сар ингээд маш тогтмол идэвхтэй ажиллаж байгаа хүмүүсүүдийн процесс нь бол маш хурдан ингээд өсөөд энерги нь маш гой өндөр хэмжээст очиод маш хурдан ухаарлуудыг аваад ингээд гой өөрчлөлтүүдийг амьдрал дээр мэдрээд маш гой амьдралыг өөрөөсөө бүтээж эхэлж байгаа. Одоо сургалтанд суусан хүмүүсүүд маань ч тэр сессионуудад орсон хүмүүсүүд маань ч тэр өөрөөсөө ангааж сурж гин гайхалтай ерөнхийдөө мэдээллүүд одоо ингээд над тэр хүмүүсүүд маань одоо учраа дараагийнхаа сессионд орохдоо надад хэлдэг байхгүй ийм гоё өөрчлөлт гарсан ингэж гин тэгж гин гэл. Тэгээ тэр юунуудаас нь ингээд сэтгэгдлүүдээс нь сонсоход надад маш гоё байдаг. Би энэ ажлуудыг одоо хүмүүсүүдэд үнэхээр туслахыг хүсэж байгаа болохоор би хийж байгаа. Тийм болохоор маш олон хүмүүсүүд энэ сургалтууд маань суугаасаа энэ бичлэгүүдийг маань үзээсэй тэ энэ миний бас бичсэн номнуудыг бас уншаасай гэж би хүсдэг. Тэгээд энэ болохоор бас миний бичсэн 4 жилийн өмнө бичиж гаргасан бид бол нойрсож буй бурхад гэдэг нэртэй Sleeping Gods буюу нойрсож буй бурхад гэдэг одоо номыг би 4 жилийн өмнө хагас транст орж иж өндөр хэмжээсүүдээс мэдээллүүдийг одоо даунлоад хийсэн байгаа да. Одоо татаж авсан мэдлэгүүд тахгүй. Тэгээ энэ дээр бол маш чухал олон зүйлүүдийг бичсэн байгаа да. Хүмүүс маш олон одоо хэдэн зуун ном унших шаардлагагүйгээр ганц энэ чухал одоо энэ номыг унших юм бол өөрийнхөө цаг нь болчихсан бол энэ номыг уншаад энэ дээр одоо заасан мэдлгүүдийг амьдрал дээр хэрэгжүүлээд явах юм бол маш хурдан одоо бас энэ энерги өсгөх ухамсараа тэлэх энэ одоо чадварт суралцах боломжтой юм гоё ном гарсан. Тэгээ энэ номоо болохоор би Пош хэл дээр бичсэн байгаа да. Тэгээ энэ ном маань болохоор өнгөрсөн жил англи хэл, испани хэл дээр бас орчуулагдсан 3 хэл дээр байгаа. Тэгээ та нар маань энэ 3 хэллүүдийн нэгийг нь мэддэг бол бас e-book хэлбэрээр нь худалдаж аваад бас энэ номнуудыг уншаад энэ мэдлгүүдийг бас олж авч танилцаарай. Тэгээд бас энэ хүүхдүүдэд I have superpowers гэдэг одоо энэ ном тэг надад бол агуу хүч бий гэдэг ийм гоё номыг би хүүхдэд зориулаад бичсэн байгаа. Тэгтээ энэ ганцхан хүүхдэд зориулсан ном бол биш. Мэдээж хэрэг энэ хүүхдийн номыг хэн нэгэн уншиж өгнө штэ. Ээж аав ч юм уу эмээ өвөн тий. Тэгэхээр гэр бүлэрээ энэ нэг номыг үлгэрийн номыг уншингаа гэр бүлэрээ ингээд суралцж байгаа байхгүй хөгжиж байгаа байхгүй юу. Ухамсараа тэлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ ном дээр би бас хүүхдэдэд багаас нь энэ гайхалтай чухал мэдлгүүдийг зааж өгöd хүүхдэд тэд ямар агуу одоо хүчийг тээж байгаа юм сүнслэг бурханлаг оршихуунууд вэ тэ бид нар энэ өөрсдийнхөө амьдралыг яаж бүтээдгийг тэ энергийн одоо хуйлууд бодлын одоо хүч гэдэг ч юм уу те ингээ маш олон одоо чухал зүйлүүдийг би ингээд багаар нь ингээд би хүүхдэд зааж өгөх гэдэг байхгүй энэ бол миний эхний ном дараагийн жилүүд би бас дараагийнх нь номнуудыг нас гаргана. Тэгээ энэ ном маань бас англи хэл, Пош хэл, испани хэлүүд дээр бас гарчсан байгаа да. E-book хэлбэрээр нь бас та нар маань захиалаа авч уншиж хүүхдүүдэд бас уншиж өгч те өөрсдөө бас хажуугаар хүүхдүүдтэй ийм гоё номыг уншингаа те чанартай цагийг гол нь өнгөрөөж болно. Тэгээ суралцсан штэ хөгжин. Тэгээ бид нар ч одоо ерөнхийдөө бол хөгжих гэж л бидний яг одоо энд төрсэн шалтгаан байгаад байгаа байхгүй юу те. Тэгээ тийм болохоор энэ номнуудыг манаас та нар маань уншаарай. Тэгээд бас бүх бичлэгүүдийн доор би бас өөрийнхөө хийдэг сессионуудын талаарх мэдээллүүдийг бас оруулчихсан байдаг. Би маш олон төрлийн сессионуудыг хийж өгдөг. Тийм болохоор та нар маань тэр мэдээллүүдээ бас танилцаад орохыг хүсэх юм бол
холбогдоорой. Би бүх ажлуудаа бол онлайнаар хийдэг. Яагаад гэх юм бол энергийн түвшинд бол ямар ч цаг зай гэдэг зүйл байдаггүй болохоор миний үйлчлүүлэгч нар өөр орон, өөр төвүүдээс байдаг. Тэгээд үр дүн бол гайхалтай. Ямар ч одоо хол байх болохоор муу ажиллаж ийн гэсэн юм уу ерөөсөө байгаа. Ямар ч өөр одоо ялгаагүй маш үр дүнтэй байж байгаа. Тийм болохоор та нар маань бас сессиянд орох, сургалтанд суух ч юм уу те хүсэлтэй хайхан бол бас холбогдоорой. Тэгээд миний сувгийг subscribe хийгээг байгаа бол subscribe хийж дагаарай. Тэгээд асуулт байх юм бол сэтгэгдлээ бас асуултаа бичиж явуулж болно. Сэтгэгдлээ бас хуваалцаарай. Тэгээд лайкын дараарай. Тэгээд та нартай энэ гайхалтай газараасаа хаарын гэрлийн энергийг явуулъя. Дараагийн бичлэгээр удахгүй уулзъя. Төөр баяртай.